Монголын уртын дууны ертөнцид захиур хаглан яваа нэгэн үеийн дуучин бүсгүйчүүдийн хамтарсан Монгол эрхэм хэсэг тоглолт анх удаа Улаанбаатар Паласын концертын их танхимд 5 дугаар сарын 28-ны 17 цагт ганцхан удаа тоглолтод үндэсний дуу бүжгийн Түмэн их чуулгын гоцлол дуучин Гавьяат жүжигчин Гомбод оржийн Бям жаргал, үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Гавьяат жүжигчин Сосор Бурмын Цогт сайхан, үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Гавьяат жүжигчин Цэрэн Надмидийн Түмэн жаргал, нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол дуучин Гавьяат жүжигчин Гамбаатрийн Хонгор зул, үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Дэждийн Оюун жаргал, үндэсний дуу бүжгийн Түмэн их чуулгын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Сүрэн хорлоогийн Мэргүй, Төмөр замын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Цэрэнгийн Отхон цэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан Сүхбаатрийн байгаль манаар оролцсон Монгол эрхэм хэсэг.